Сайн байцгаана уу? Энд ч маань. Тэгэхээр эзэн бууж өгөх талаар бид нар хийж байгаа. Тэгээд энэ эзэн бууж өгнө гэдэг нь зүгээр л одоо эзний өмнө хөвтөд южихгүй хөвтөж гэнэ гэсэн үг л ерөөс биш. Эзэн бууж өгнө гэдэг нь чиний сүнс үнэхээр таны сүнс эзний сүнстэй нэгдэх тийм процесс байгаа. Тэг үнэхээр эзний сүнс бол энэ дэлхий дээр хийдэг хамаалагчтай адилхан зүйл. Би та бүхэнд нэг ишлэгийг уншиж өгөхөөр бэлдсэн. Тэгэхээр дэлхий дээр ариун сүнс яаж томилдог талаар харуулъя гэж бодсон юм. Үйлс 13. Антиохч чуулганд Барнаб Нигер гэдэг Симеон, Курений Луке захирагч Юдтай хамт өсөж торнсон Манен, Саул нар болох иш үзүүлэгч мөн багш нар байв. Тэднийг эзэн дүүлж мацаг барьж байх үед нь ариун сүнс би өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб Саул нарыг дуудсан тул тэднийг томилогдсон гэв. Тэгэхээр эдгээр хүмүүс эзэн дүүлжилж бас мацаг барьж байсан байх нь л дээ. Тэр үед ариун сүнс би өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб Саул нарыг дуудсан тул тэднийг томилогдсон гэв. Тэгээд тэд мацаг барин залбирч тэдэн дээр гар тавиад явуулжээ. Тэр гар тавьж яг үнэхээр томилж байгаа юм. Тэгтээ ариун сүнс энийг эхлүүлж байгаа. Энд дээр харах юм бол 2 удаа мацаг барьж байгаа байхгүй. Тэр энд байгаа хүмүүс манай Саул нар болох иш үзүүлэгч нар, мөн багш нар эзэн дүүлжилж байгаа. Мацаг бариад дүүлжилж байгаа үед ариун сүнс бүхнийг хэлж байгаа. Тэг би өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб Саул нарыг дуудсан гэж байгаа байхгүй. Энд гарч байгаа дуудсан гэдэг үг бол бүр ингээд салам тусгаарлаж дуудсан, түнчлэн томилсон гэсэн олон утгатай гарч ирж байгаа юм л да. Тэднийг томилготон гэж. Тэднийг томилготон гэж. Тэгэхээр тэд дахиад мацаг барьж байгаа. Тэд мацаг барин залбирч тэдэн дээр гар тавиад явуулжээ. Тэр энэ дээр гарч байгаа гар тавилт бол яг хүмүүсийг томилж байгаа гар тавилт байгаа. Ихэнх хүмүүс яарам гар тавигдсан гэхээр гар тавьж залбирахгүй өнтер гэж боддог. Тийм биш, гар тавьж хизээл бол хизээ залбирч болно хоорондоо. Харин энд бол яг томилгоо хийхдээ анхааралтай хийдэг ба. Энд бол харин ариун сүнсний удирдлаар энэ бүхэн хийж байгаа. Би өөрийнхөө ажлыг хийлгэх гэж ариун сүнс хэлж байгаа. Тэгэхээр энд ариун сүнс энэ дэлхий дээр маш том зорилготой ирсэн гэдгийг юусоо мартаж болохгүй. Тэр ариун сүнсийг одоо би томилоод байдаг зүйл биш. Ариун сүнсээ та ингэж тэгээч гэж гуйдаг л та. Эсрэгээр ариун сүнсээ би юу хийх вэ? Ариун сүнсээ миний сүнс тантай нийлээч, нэг болооч, тань дуулууртай үйлчлэлийн эзэм. Ариун сүнс надтай үнэхээр та надтай хамт байгаач гэж гуйх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ хэсэг дээр мацаг барилт хийдэд гарч байгаа. Тэгэхээр үнэхээр эзэн бууж өрөхөд заримдаа ер нь тослогоо томилгоо явуулахад мацаг барилт маш чухал байдаг. Би мацаг барихыг олон хүнд уриалдаггүй л дээ. Гэхдээ би өөрөө бол мацаг их барьдаг хүн. Яагаад вэ гэвэл яг мацаг барих үед миний махан би маш сул дорой болдог. Тэр нь маш сайн байгаа. Яг бол сүнсэн би илүү хүчтэй болдог ба. Эзэн лөө илүү ойртдог байгаа. Өөрийгөө дараасхан очиж байгаа бас нэг хэлбэр зүйл. Тэр мацаг барилтыг маш олон хүмүүс янз янзаар ярьдаг л да. Гэтэ яг хоолоор мацаг барих нь бол үнэхээр зөв зүйтэй зүйл. Гэтэ зүгээр нэг мацаг бариад суугаад гэж хэлэх үед эзэн дүүлжлэн мацаг барьж бич. Эзэн дүүлжлэн мацаг барьж. Тэгээд дээрэс нь ариун сүнс юу хийдгийг харах хэрэгтэй. Үнэхээр ариун сүнс дуудаж томилдог байх нь л дээ. Тэгэхээр бид нэр үнэхээр эзэн бууж өгж байгаагийн бас нэг зорилго нь дуудлага мэдэх. Эзэн бурхан ариун сүнс биднийг хаана яг юунд томилсон гэдгийг мэдгээд хэрэгтэй зүйл байна. Үнэхээр та энэ цаг мөчид үнэхээр сүнсээр дүүрэх болтугай. Сонсогч нэг хүн болгон. Тэгээд үнэхээр тэр сүнсээр дүүрэхдээ эзний өмнө үнэхээр бууж өгнө. Та дуудлага мэдэх болтугай. Ариун сүнс таныг юунд дуудаж, юунд томилсныг та мэдэх болтугай. Үнэхээр та дуудлагаа та үнэхээр эзний сүнсээр болон хүчээр хийх болтугай. Энэ цаг мөчид таны нүд чих нэгдэх болтугай. Үнэхээр зүрхтэн сүнсээр шатах болтугай. Таны сүнс ариун сүнстэй нэгдэх болтугай. Бүр нийлэх болтугай. Тэгээд эзний ажлыг гайхамшигтаар эзний дотор эзний хүчээр хийх болтугай. Та үнэхээр өнөөдөр нэг сайн мэдээ яриа, нэг хүн туслаараа үнэхээр эзэн ариун сүнсээ та намайг юу хэлмээр ингэж асуугаад тэр хийгээрэй гэж хүсэж байна. Үнэхээр ариун сүнсээ дуу хоолойг сонсох чихийг нээж өгөрөө, зүрхнийх нь мэлмийг нээж өгөрөө, харах нүдийг нээж өгөрөө. Назарын Есүс Христосийн нэрээр залбирanгуйч.